За энэ хуулийн төслийг дэмжиж байгаа маа. Гэхдээ ариун зай гишүүн, эргэлэг гишүүн тэрийн саналыг бас дэмжиж байна. Гэхдээ хуулийн зохицуултыг наривчлан тусгаж өгөхгүй бол бас хэдгээд асуудал байгаа юм тэр. Жишээлбэл одоо төрхөөс өмнөх декрет авч байгаа, төрсний дараах декретийг одоо халамжаа авч байгаа улсууд байж байгаа. Урд нь одоо 1 нас хүртэл гэд байсан сая эргэлэг гишүүний ярьж байгаагаар улсын бүртгүүлээ төрснийг эрсдлэг авах ёстой. Гэтэл амьд төрчид төрсний дараа энэ чихэрч одоо бүх улсууд авчих гэдэг шүү дээ гэж. Эний зохицуулт яах юм? Нөхөн өрчгийн байгууллага эрүүл мэндийн яамнаас энийг асуусан уу ирнэ. За зарим гажигтай хүүхдүүд байдаг амьдрах шалгуургүй төрчид одоо нэг 7 хоногийн дараа ч юм эндчдэг асуудал байж байна. 10 хоногийн дараа ч юм уу. Энийг одоо наривчлан зохицуулт хийж өгөхгүй болохгүй. Энийг тэр эрүүл мэндийн яамны их байрхийнхан нөхөн өрчгийн албаас асууж та нар хуулийн зөвлөгөө авсан уу гэдэг. Хоёр дахь асуудал 1 нас хүрээгүй одоо 6 сард одоо юу өгдөг те алдар тэх явуулна. 1 сар болоод 2 сар болоод 3 сар 7 8 сар 11 сар болж байгаа эндсэн одоо Монгол улсад өчнөө одоо их байж байгаа. 1-2 3 хүүхдээ ч алдсан. Алдар тэх явуулна авч чадахгүй ингээд явж байгаа улсууд байж байгаа. Тэгэр чинь улсын хэмжээнд энийг чинь нийгэм даатгалын байгууллагаас асуусан нь ер нь баахан одоо ингээд одоо авах одоогийн мөнгө авах улсад ороод ирэх юм биш байсан. Бид нар түрүүн тооцож үзэхэд одоогоор нэг 6-аас 7 тэрбумын юу орж ирэх юм байна. Хэрвээ тийм олон их орж ирвэл одоо 10 хэдэн тэрбум 20 хэдэн тэрбум шим одоо төсөв дарамт орж ирэх юу байж байна. Хэд халамж хавтгаарч гэрсэн бас болох асуудал байгаа. Энийг бас судалж үзсэн үү? За ажлын хэсгээс хариулъя. Эндрийн микрофон. За бисэн гişin асуултанд хариулъя. Даваа жаргал. За ер нь маргаашийн засгийн газрын хурлаар манай яамнаас боловсруулж байгаа гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль орж байгаа. Тэгээ энэ хууль дээр бол наривчилсан одоо түрүүний эргэлэг гишүүний асуусан асуулт болон бусад энэ гишүүдийн асууж байгаа асуулттай холбоотой наривчилсан зохицуултуудыг бид нэр оруулж ирэхээр төлөвлөлөөд ажиллаж байгаа. Гэхдээ одоо их хурлын босго давж орж ирэх байгаа хуулийн талаар бол энд танилцуулах нь бол одоо бол болохгүй байгаа учраас энэ дээр л одоо наривчилсан мэдээлэл өгөх боломж байна. Хэрвээ яг одоо энэ хууль батлагдаад явах юм бол хууль санаачлагчдын зүгээс хийсэн төсвүүдээр ирэх хүндрэлийг нэг 7 орчим тэрбум төгрөг гэж үзэж байгаа юм л.